Дараах бичлэгийг TikTok дээрх Willow Hunter 74 нэртэй нэгэн хэрэглэгч 2026 оны 3 сарын 12-ны шөнө болсон үйл явдлаа олон нийтийн сүлжээнд тавьжээ. Тухайн үед шөнийн 3 цаг орчим болж байсан бөгөөд доод давхрын крантнаас ус гоожж байгаа мэт чимээнээр тэр сэрж юу болж байгааг шалгахаар босжээ. Гэтэл босч харахад юу ч тохиолдоогүй байсан бөгөөд яг юу болсныг эргэн шалгахаар бага зэрэг төвшөрсөн Willow Hunter тэр шөнө ямар нэгэн хачирхалтай зүйл болсон эсэхийг шалгахаар гэрийнхаа хамгаалтын камерыг шалгажээ. Бичлэгдээр эхлээд нэгэн бамбарууш өөрөө унаж байгаа мэт харагдана. Харин удалгүй байшин доторх нэг хаалга аажмаар онгойж эхэлдэг. Эдгээр хоёр мөчийг тус тусад нь авч үзвэл тийм ч сүртэй зүйл биш байж магадгүй. Гэвч хоёулаа нэг бичлэг дээр тэр тусмаа бүгд унтаж явах ёстой шөнийн цагаар болсон гэхээр нэлээд чихүүц төрүүлэм санагдана. Харамсалтай нь энэ бичлэгийн талаар өөр ямар нэгэн нэмэлт мэдээлэл өгдөөгүй бөгөөд тухайн шөнө Willow Hunter доод давхраас ус гоожж байгаа мэт чимээ сонссон л гэж тайлбарлажээ. Мэдээж бичлэг дээр болж үзүүлсэд энгийн тайлбар бас хийж болно. Магадгүй эд зүйлс тогтургүй байсан, хаалга, салхи эсвэл агаарын урсгалаас болж хөдөлсөн ч байж болох. Гэсэн ч нэг бичлэг дээр хоёр өөр хачирхалтай зүйл дараалал нь болж байгаа нь энэ бичлэгийг нэлээд эвгүй тайлбарлахад хэцүү болгож байна. Дараах чихүүц төрүүлэн бичлэгийг 2026 оны 2 сарын 11-нд Jodo Wills нэртэй TikTok хэрэглэгч нийтэлжээ. Уг бичлэгийг түүний ээж 2019 онд хийсэн бөгөөд тэрээр нэгэн шөнө гэртээ зүгээр л амарч явах үедээ маш хачирхалтай зүйлтэй нүүр тулгарсан бололтой. Эдгээр бичлэг нэлээд бүрсгээр тод харагдахгүй байгаа ч яг энэ хэсгийг анхааралтай харвал таазнаас доош тонгоож байгаа мэт нэгэн сүнслэг толгой харагдана. Тэр дүрс ердөө хоромхон зур л харагдаад өнгөрдөг. Гэтэ нэг анзаарсан бол дахиж анзаарахгүй өнгөрөхөд хэцүү. Энэ бичлэгийг бүрч эвгүй болгож байгаа зүйл нь тэр царайны байрлал юм. Яг л ямар нэгэн зүйл дээрээс чимээгүйхэн ажиглаж байгаа мэт. Мэдээж бичлэг дээр харагдаж байгаа зүйлд өөр тайлбар бас хийж болно. Ялангуяа бичлэгийн чанар муу учраас гэрлийн тусгайл эсвэл сүүдрийн нөлөөч байх боломжтой. Гэсэн ч таазны ойролцоо харагдах тэр хэлбэр нь бичлэгт үнэхээр чихүүц төрүүлэм уур амьсгал өгч байгаа нь гарцаагүй. Харамсалтай нь бичлэг дуусны дараа яг юу болсон нь тодорхойгүй. Харин та юу гэж бодож байна? Энэ нь зүгээр л нэг гэрэл болон камерын чанараас үүссэн нэгэн хуурмаг дүрс байв уу? Эсвэл үнэхээр бидний тайлбарлаж чадахгүй нэгэн зүйл бичигдсэн байв уу? Дараагийн бичлэг ердөө хэдхэн секундын урттай. Гэхдээ үзэгчдийг гайхшуул толгоо гашлахад тэр богинохон хугацаа хангалттай ажээ. Энэ бичлэгийг TikTok дээрх Midget 87 нэртэй нэгэн хэрэглэгч олон нийтийн сүлжээнд тавьжээ. Бичлэг дээр шүүн дунд тухайн бичлэгийг нийтлсэн хүний байшингийн урд талбай бололтой нэгэн газар харагдана. Эндээ бүх зүйл намгүн ямар ч онцгой зүйлгүй мэт санагдана. Гэвч гэнэт дараах зүйл болжээ. Яг энэ хэсэгт маш өндөр нэгэн дүрс хашаан дундуур алхаж өнгөрөөд хэдхэн секундын дараа алга болчихдог. Хамгийн түрүүнд анхаарал татаж байгаа зүйл нь тэр дүрсийн өндөр юм. Тухайн бичлэгийг нийтлсэн хүний хэлснээр бичлэгдээр харагдаж байгаа хашаа ойролцоогоор 6 фут буюу 1 м 80 см өндөртэй аж. Хэрв үнэхээр тийм бол тэр дүрс жирийн хүнээс хавьгүй өндөр харагдаж байна гэсэн. Хүний хөдөлгөөнч мөн нэг л эр бусын. Тэр дүрс хаанч зогсохгүй юу ч анзаарсан шинжгүй зүгээр л хашаан дундуур өргөжлүүлэн алхаж өнгөрдөг. Зарим үзэгчид бүрийн дүрсийг домгуудад байнга дурддагддаг өндөр хүн дүрстэй амьтдтай төстэй хэмээн үзжээ. Нэмэлт бичлэг эсвэл илүү дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй тул бид яг юу харж байгаагаа үнэхээр тодорхой хэлэхэд хэцүү. Гэсэн ч тэр хашаа хэрвээ үнэхээр 6 фут өндөртэй байсан бол тэр дүрсийн хэмжээл хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсаар байгаа юм.
Natalie Hopkins гэх нэгэн ютубер өөрийн ютуб сувагтаа ихэвчлэн орхигдсон барилгууд болон сүнстэй гэх газруудаар явж өөр тохиолдсон зүйлсээ үзэгчтэй бичлэг болон хүргэдэг ажээ. Өнөөдөр үзэх гэж буй бичлэг дээр Хойо Можийн Бээр гэх газар руу явж сүнстэй гэж яригддаг Российн байшинд болсон гэх гаж үзэгдлийн мэдээллийг үнэн эсхийг шалгахаар очжээ. Бичлэг өөрөө 1 цаг гаруй урттай бөгөөд дотор нь хэд хэдэн чихүүц төрүүлэн мөч гардаг. Гэхдээ хамгийн сонирхол татсан хэсэг нь тухайн бичлэгийн 44 дэх минут орчимд болсон байна. Тухайн үед Natalie болон бусад хэд хэдэн хүнд подвал сууж тухайн газар байж болох сүнстэй холбоо тогтоохыг оролцсон байна. Гэтэл гэнэт дараах зүйл болжээ. Could you give us a sign if anyone is here? Maybe one of the balls, light them up, move them. Could you give us a sign if anyone is here? Maybe one of the balls, light them up, move them. Could you give us a sign if anyone is here? Maybe one of the balls, light them up. Хаанаас ч юм Natalie-гийн цамц өөрөө хөдөлж байгаа мэт харагдана. Яг л ямар нэгэн зүйл цамцнаас нь татаж байгаа юм шиг. Энэ мөчийг илүү сонирхолтой болгож байгаа зүйл нь Natalie шууд гаргасан хариултал юм. Тэр хөдөлгөөнийг тэр даруй анзаарч юу болсныг ойлгохгүй эргэн хардаг. Түүний царайнаас үнэхээр гайхаж бодилсан байдал илт харагдана. Хамгийн анхаарал татаж байгаа зүйл нь дараах үйл явдал ямар үед болсон явдал юм. Тухайн бүлгийнхэн тухайн мөчийн сүнстэй холбоо тогтоохыг идэвхтэй оролдож байсан бөгөөд яг тэр үед цамц нь хөдөлсөн нь зарим үзэгчдэд тэдэн дээр үнэхээр сүнс ирж хариу үйлдэл үзүүлсэн хэмээн боджээ. Гэхдээ мэдээж ийм төрлийн бичлэгүүдийн адил үргэлж олон янзын тайлбар хийж болно. Ялангуяа бүхнийг камерын өнцгөөс харж байгаа үед бодит байдал дээр яг ямар байсан гэдгийг үнэхээр баттай хэлэхэд хэцүү. Гэсэн ч тэр хөдөлгөөн үнэхээр үр бусын харагдсан тул үзэгчдийн дунд нэлээд их яриа маргаан үүсгсэн нь ойлгомжтой. 2025 оны 12 сарын 16-нд TikTok дээр AB Did гэх нэгэн эмэгтэй өөрийн хаягтай дараах бичлэг нийтэлжээ. Тэр бичлэг дээр шөнийн 1 цагийн үед унтаагүй байсан аутизмтай хүн гэнэт elf хөдөлсөн гэж орилж гисэн талаар тайлбарлажээ. Энэ бичлэгийг үзэхэд нэлээд эвгүй мэдрэмж төрнө. Учир нь бяцхан хүүгийн хоолойноос үнэхээр айсан байдал тод сонсогдож тэр elf руу зааж байгаа нь тод харагдана. Бичлэгийг анхаарал тарах юм бол яалтчгүй эльфийн хөл хөдөлж байгаа нь тод харагдана. Сонирхолтой нь тэр хөдөлгөөн эльфийн бусад хэсгээс тусдаа өөрөө хөдөлж байгаа мэт явдал юм. Тиймээс ч олон үзэгчдийн анхаарлыг татсан болтой. Анх харахад хүү яагаад ямар нэгэн хачирхалтай зүйл болж байна гэж бодсныг ойлгоход үнэхээр амархан. Үүний дараа хүүгийн ээж болсон явдлын талаар тайлбар хийсэн 2 дахь бичлэгийг нийтэлжээ. Okay, so here's the mischievous little elves. The night prior, we had them swinging from the ceiling fan by a string, and if you zoom in there, you'll see the string wrapped around the candle. So he was literally just dangling there. So when my son was swinging his little stuffed Charizard around, he was making air movement, which made the elf move. Түүний хэлснээр эльф нь уцаар өлөгцсөн байсан бөгөөд хөдөлгөөн нь ямар нэгэн гаж үзэгдлээс болоогүй байх магадaltaй хэмээжээ. Харин хүүн түүний ойролцоо бамбуушаас авчулж байсан учраас эльф хөдөлсөн байж болох юм хэмээн тайлбарсан байна. Гэхдээ коммент хэсэгтээсэн олон хүн энэ тайлбарт бүрэн итгээгүй болтой. Зарим нь хэрвээ эльф зүгээр л бамбуушны хөдөлгөөнөөс олж хөдөлсөн бол хөдөлгөөн нь арай хурдан санамсаргүй байх ёстой хэмээн үзжээ. Харин бичлэг дээр эльфийн хөдөлгөөн арай удаан зориуд хөдөлж байгаа мэт харагдсан гэж тэтгэлсэн байна. Ээжийн тайлбар энэ нууцыг бүрэн тайлбарлаж чадах хэсэг нь маргаантай хэвээр үлджээ. Харин та юу гэж бодож байна? Коммент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. 2015 оны 10 сарын 4-нд Украины нэгэн YouTube суваг баруун Украинд байрлах түүхэн дурсгал Питает цайзын урд хэсгээр явж буй нэгэн бичлэгийг нийтэлжээ. Эхэндээ бичлэг бүрэн энгийн мэт харагдана. Зүгээр л хуучны сүрлэг барилгын гадна талыг харуулж байгаа мэт. Гэвч хэдэн секундын дараа камертаа нэгэн хачирхалтай зүйл бичиж авчээ. Супер. Такой с архитектурой. Нифига себе. Андриана! Андриана!
Бичлэгийн 15 дахь секунд орчимд цайзын дээд давхрын нэг цонхон дээр цагаан өнгийн хачин дүрс гарч ирж байгаа нь харагдана. Хамгийн чихүүц төрөл нь тэр дүрс гинэт гарч ирээд гинэт алга болдоггүй. Харин аажмаар тодорч гарч ирээд дараа нь дахин бүдгэрэн алга болж байгаа мэт харагдана. Бичлэг хийж байсан хүн ч мөн тэр дүрсийг анзаарсан болтой. Тэр хин нэгний нэрийг хэд хэд удаа дуудаж байгаад бичлэг гинэт дуусчихдаг. Хятад цайзын насжилт түүхийг бодоход зарим үзэгчид тэр дүрсийг тухайн газартай холбоотой сүнслэг үзэгдэл хэмээн шууд тайлбарлажээ. Учир нь нүх цайзан олон жилийн турш гаж үзэгдэл сүнстэй холбоотой домог яриануудтай үргэлж холбогдсон ирсэрээжээ. Тэг хүн бүрүүнд итгэсэнгүй. Зарим үзэгчид тэр дүрсийг дараа нь дижиталаар нэмсэн байж магадгүй хэмээн бодсон байна. Магадгүй visual effect болон motion tracking ашиглаж камер хөдөлж байсан ч цонхон дээр байгаа мэт харагдахаар байрлуулсан байх боломжтой хэмээн тайлбарлажээ. Ийм богино бичлэг дээр энэ тайлбарыг бүрэн өгөөсгөхөд хэцүү. Гэсэн ч тэр дүрс аажмаар тодорч гарч ирээд дараа нь дахин бүдгэр алга болж байгаа байдал нь энэ бичлэгийг өнөөдрөө хүртэл мартагдашгүй болгож байгаа юм. Тэгвэл тэр шөнө Хятад цайзын цонхон дээр яг юу бичигдсэн гэж та бодож байна? Үнэхээр сүнслэг зүйл байв уу? Эсвэл өөр тайлбар хийж болохоор зүйл байв уу? Дараах бичлэг нь Reddit дээр тавигдсан бөгөөд анх Telegram дээр Украины батлан хамгаалах яамны зөвлөх Сахи Флаш Бескренов нийтлсэн хэмээн мэдээлэгдсэн байна. Бескреновын хэлснээр уг бичлэгийг түүнд цэргийн алба хаагчид илгээсэн бөгөөд 2025 оны 5 сард ойролцоогоор 800 м өндөрт хийгдсэн хэмээжээ. Энэ үйл явдлыг бүр сонирхолтой болгож байгаа зүйл нь Бескренов ийм төрлийн мэдээлэлд анх удаа тулгаж байгаа биш хэмээн мэдэгдсэн явдал юм. Өмнө нь тэр нэгэн мэдээлэлдээ 2023 онд агаарын тагнуулын нэгжүүдийн ажилласан үл мэдэгдэх битийн бичлэгийг нийтлсэний дараа өөртөө нэгэн төрлийн байгууллагын төлөөлөгчд холбогдсон хэмээн тайлбарлажээ. Тэдний хэлснээр тэр байгууллага зөвлөлтийн үеэс хойш Украинд ийм төрлийн үзэгдлүүд судалж ирсэн гэх мэдээлэл өгсөн байна. Мөн тэрээр дайн хэлснээс хойш Украины агаарын орон зайд гарч буй үл мэдэгдэх битүүдийг судлах асуудал нь иргэний гэхээс илүү цэргийн ач холбогдолтой болсон гэж дурдсан байдаг. Учир нь эхэндээ UFO буюу үл мэдэгдэх нисдэг бит гэж ангилагдаж болох зүйл эцэстээ өмнө нь мэдэгдээгүй байсан шинэ төрлийн зэвсгийн систем байх ч боломжтой хэмээн тэр тайлбарлажээ. Харин бичлэгийн өөрийнх нь тухайд гэвэл энэ бичлэгт үгээр тайлбарлахад хэцүү нэгэн мэдрэмж төрж байв. Битийн өөрийнх нь хэлбэр маш юр бусын харагдана. Мөн бичлэгийн ерхий уур амьсгал нь өөрөө нэг л төвшүүртэй чөхүүц төрүүлэн мэдрэмж өгч байгаа юм. Коммент хэсэгт байсан олон хүн ч бас үүнтэй төстэй сэтгэлдтэй байсан бололтой. Тэдний олох нь уг бит танил, нисэх онгоц эсвэл дронуудтай харьцуулахад үнэхээр хачин харагдаж байгааг онцлсан байна. Тэ өөр нэмэлт мэдээлэл байхгүй тул бид яг юу харж байгаагаа бүрэн тайлбарлахад үнэхээр хэцүү. Ухаан бүс нутагт үргэлжилж буй мөргөлдөөнийг бодолцвол үүний цаан олон янзын боломжит тайлбар байх боломжтой бөгөөд тэдгээрийг шууд өгөөсгөхөд хэцүү юм. Ямар ч энэ үйл явдал үнэхээр сонирхол татам бичлэг гэдэг нь тодорхой. Дараах бичлэг нь нэлээд дээр үеийн бичлэг бөгөөд 2006 оны 4 сарын 21-нд Нью-Йорк мужийн Виктор хотод байрлах Вэлентаун музей дотор хийгдсэн байна. Бүдгэрч муудсан уг бичлэг дээр нэгэн судлаач музей дотор алхаж байгаа нь тод харагдана. Гэвч удалгүй байдал энгийн нэг музей аяллаас илүү чөхүүц төрүүлэн болж эхэлдэг.
Яг энэ хэсэгт камерын өмнө маш хачирхалтай нэгэн зүйл илэрч байгаа нь харагдана. Энэ мөч бараг 20 жилийн турш үзэгчдийг гайхшруулсаар иржээ. Бичлэгийг нийтлсэн хүний тайлбарснаар тэд уг бичлэгийг энэ чиглэлээр туршлагатай хэд хэдэн хүнд үзүүлсэн байна. Гэвч тэдний хэн ч камерт яг юу бичигсэнийг хангалттай тайлбарлаж чадаагүй ажээ. Түүхийн дагуу нэгэн телевизийн зураглаач хүртэл уг бичлэгийг сайжруулж шалгасан бөгөөд бичлэг жинхэнэ мэт харагдаж байна. Мөн засварсан уул мөр байхгүй гэж хэлсэн гэх мэдээл байдаг. Эдгээр дүгнэлт үнэхээр зөв байсан эсэхийг өнөөдөр баттай шалгахад хэцүү. Гэсэн ч энэ түүх өөрөө олон жилийн турш уг бичлэгийг хүмүүсийн анхаарлын төвд байлгахад нөлөөлсөн гарцаагүй. Эдгээр бичлэг одоогоор бараг 20 жилийн өмнө болсон ч тэр өдөр Валентайн музей дотор яг юу болсон талаар өнөөдрийн хүртэл олон нийтээр хүлээн зөвшөөрсөн тодорхой тайлбар олдоогүй хэвээр байдаг ажээ. Дараах бичлэгийг TikTok дээр Peach Assassin 990 нэрээр танигдсан нэгэн эмэгтэй гэрийнхаа хамгаалтын камерын системд бичигдсэн хачирхалтай бичлэгийг олон нийтэд дэлгэжээ. Бичлэг дээр тэр шөнийн 3 цаг орчим зүгээр л зургт үзэж тайван сууж байгаа нь харагдана. Гэвч гэнэт маш сонир зүйл тохиолддог. Бичлэгийн 5 дахь секунд орчимд нийтлсэн эмэгтэй хүмүүс үл үзэгдэх ямар нэгэн хүчээр дээш татагдж байгаа нь харагдана. Тэр үнийг тэр даруй мэдэрч юу болсныг ойлгох гэж хурдан эргэж хардаг. Гэвч ойр хавьд нь түүнээс өөр хинч байсангүй. Энэ мөчийг илүү анхаарал татан болгож байгаа зүйл нь түүний хариу үйлдэл юм. Тэр үнэхээр өөрт нь юу мэдрэгцнийг ойлгохгүй цочирдсан байдалтай харагдана. Үүний дараа түүний хаягт 2 дахь бичлэг нийтлэгдсэн байна. Энэ удаад мөн л тэр байшин дотор өөр нэгэн хачирхалтай явдал болсон нь харагдана. Яг энэ хэсэг тавиур дээр байсан хэд хэдэн ном өөрөө унаж шалан дээр ойчиж байгаа нь харагдана. Хоёр бичлэг хоёулаа нэг гэр дотор хийгдсэн нь олон үзэгчийн анхаарлыг татаж интернетээр шуугилжээ. Үүнээс болж зарим хүн энэ хоёр явдал хоорондоо ямар нэгэн холбоотой байж магадгүй хэмээн тайлбарлажээ.